За өнгөрсөн удаад бид нэр хүүхдийн дэлгэцийн хамаарлын тухай ярилцсан байгаа. За тэгэхээр энэ удаа бүгдээрээ өсвөр насны хүүхдүүдийн тухай ярилцъя. За тэгээд өсвөр насны хүүхдүүдийн тухай ярилцахдаа юуны төрөнд өсвөр насны хүүхэд гэж яг хэн юм бэ гэдгийг бид нэр сэтгэл зүйн талаас нь ойлгох хэрэгтэй. Бид нар болохоор хүүхдээс яг том болж ийн одоо насанд хүрсэн тодорхой хэмжээний хариуцлага хүлээх хэрэгтэй болсон ч гэдэг юм уу. Яг иймэрхүү байдлаар нь хараад байдаг. За гэтэл өсвөр насны хүүхдийн хувьд бол сэтгэл зүйн хувьд нэлээд олон өөрчлөлтүүд ордог. За тэгээд маш их одоо сэтгэл зүйн зүйлүүдийг даван туулах хэрэгцээтэй болдог ийм нас л да. Тэгэхээр нэг талаасаа өсвөр нас гэдэг бол хүүхэд нөгөө талаасаа бие махбодын хувьд одоо физиологийн хувьд одоо өсөж хөгжөө том хүн болсон. За ингээд яг нэг талаасаа хүүхэд байхаас том хүн болох руу шилжиж байгаа иймэгзэгтэй үе байдаг. За энэ үед болохоор хүүхдүүд юу гэж өөрсдийгөө боддог гэхээр би бол одоо аль хэдийн том болчихсон. Би бол насанд хүрчлээ. За тийм учраас би ээж аваасаа хараат бос шийдвэр гаргах эрхтэй. Би бол өөрийгөө том болчихсон гэж ерөнхийдөө хүлээж авдаг гэсэн. За гэтэл яг үнэн хэрэгтээрээ бол яг бүрэнгүүцэд яг том болсон уу гэвэл үгүй байдаг. За маш их зүйлүүдийг суралцах хэрэгтэй. Маш их одоо хэцүү зүйлүүдийг даван туулах хэрэгтэй тийм үе байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхэд гэдэг маань нэг талаасаа өөрсдөө яг том болчихсон юм шиг хүлээж аваад өөртөө яг том болсон мэтэр төсөөлөд идэг. Гэтэл яг үнэн хэрэгтээ тэдний сэтгэл зүй ч юм уу, хувь хүнийхээ хувьд, бие хүнийхээ хувьд төлөвшөөгүй ийм сэтгэхүйн хувьд ч юм уу баг балчир хэвээрээ байгаад байдаг. За тэгээ энэ байдлаасаа болоод би том хүн ч юм уу, эсвэл хүүхэд ч юм уу гэдэг энэ зөрчилдөөнөөс болоод яг шилжилтийн нас бол маш их хямралтай нас гэж ярьдаг. Тэгэхээр та бүхэн мэдэх бах те өсвөр насны хүүхдүүд бол маш зөрүүд байдаг. За одоо юу гэдгийг үеж авахаа үгэнд орохгүй, зөрүүдлэх, дуулуургүй болох тийм ээ. Одоо илүү их одоо гадуур тэнэгч байдаг юм уу, эсвэл ямар нэгэн компьютер тоглоомд донтогч байд юм уу, янз янзын одоо бидний санааг зовоосон иймэрхүү асуудлуудад тулгардаг. Тэгэхээр бид нар яг өсвөр насны хүүхдүүдтэй хэрхэн харилцах ёстой юм бэ гэдэг дээр өнөөдөр гол анхаарлаа хандуулъя. Тэгэхээр монголчууд ч ярьдаг тийм ээ, хүүхдүүдийг яаж хүмүүжлэх талаар 0-5 насны бага насны хүүхдийг бол бид нар хаа мэд хатан мэд хайрлаа гэдэг. За 5-аас 7, 8 настай хүүхдүүдийг болвол болохгүйг ойлгуул. За 8-аас 11, 2 настай, 12, 3 настай хүртэл нь болохоор харц мэд сурга гэдэг өөрөөр хэлбэл альва зүйлийг за харин 12, 3 настайгаас дээшээ өсвөр насны хүүхдүүдтэй бол хань мэд зөвлөө гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл найз мэд байхыг ерөнхийдөө зөвлөдөг. За тэгэхээр өсвөр насныхаа хүүхдийг хэрхэн найз болох юм бэ? За зарим эцэг эхчүүдийн хувьд бол энэ харьцангуй хялбар байдаг. Өөрөөр хэлбэл багаас нь хүүхдтэйгээ ойр байсан, багаас нь байнга хүүхдтэйгээ ярилцдаг байсан хүмүүсийн хувьд хүүхдтэйгээ өсвөр наснд нь яг найз шиг ээж, найз шиг аав байх нь бол харьцангуй хялбар байдаг. Гэхдээ байнга одоо ажилтай байдаг, завгүй байдаг. За хүүхдтэйгээ төдийлөн анхаарч ойр дотн байж үзээгүй өсөж гисэн хүмүүсийн хувьд хүүхдүүдтэйгээ яг найз шиг харилцнаа гэхээр бас нэлээд хүндрэл бишрэл тохиолдоод байдаг тал байдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр яг яаж тэгвэл найзчиг байх юм бэ? За хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Юуны төрөнд тухайн хүүхдийн насны одоо тэр бэрхшээл, онцлог, за тэр шилжилтийн одоо өөрсдийгөө том хүн гэд итгэжчихсэн байгаа тэр зүйлийг нь хүндлэх хэрэгтэй. Бид нар яадаг вэ гэхээр чи бол хүүхэд том болох болоогүй байна, шийдвэр гарах болоогүй байна гэд загнаад ч юм уу те энийг эсэргүүцээд өөрийнх нь үзэл бодлыг чи хүүхэд юм чин гэд одоо үгүйсгэж харилцах юм бол хүүхдүүд улам зүрх сэтгэлээ хаагаад хаалттай болдог. Тэгэхээр юун түрүүнд тэр хүүхдүүд өөрсдийгөө том болчихсон гэд итгэцэн байгаа учраас чи бол биеэ даасан хувь хүн, чи бол одоо шийдвэр гаргах эрхтэй, чи бол өөрийнхөө амьдралыг мэдэх эрхтэй гэд тодорхой хэмжээнд эрх мэдлийг нь өгж байгаа юм шиг гэх юм уу тийм ээ. Тэрэнд итгэж байгаагаа харуулах хэрэгтэй. Тэгээд тэр одоо нөгөө бие даасан орон зай хувийн зүйлийг нь хүлээн зөвшөөрч тэр зүйлд нь халтахгүй байх хэрэгтэй. Юм болгонд нь оролцоо дэвтрийн хувийн тэмдэглэлийн дэвтрийг нь уншиж үзэх гээд ч юм уу. Эсвэл бүх юмыг нь ингэж өөрөөр нь яриулах гад ингэж одоо жижиг сажиг бүх зүйлд нь оролцох гээд байх хэрэггүй. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд өөрийн гэсэн хувийн орон зайг нэг талаас нь гаргаж өгөх хэрэгтэй. Энэ хувийн орон зайг нь хүндлэх хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн өсвөр насны хүүхд ч гэлтгүй бага насны хүүхдийн хувьд ч гэсэндээ энэ бас их хамааралтай асуудал. За нөгөө дээгүүр маш сайн найз нь болохын тулд ижил төрлийн нэг хоббиг бий болгох нь маш чухал байдаг. За аав ээжүүдийн хувьд за зарим аав ээжүүд багаас нь хүүхдтэйг хамт ууланд алхдаг ч юм уу, за нэг хамтдаа кино үздэг ч юм уу хоббиг бий болгох чадсан байдаг. Гэтэл манай Монгол бас ээж аавуудыг хараад байхад төдийлөн яг хүүхдтэйг адилхан төрлийн нэг төрлийн хоббиг
бий болгосон ховор харагдаад байдаг. За тэгэхээр өсвөр насны хүүхдтэйгээ нэг жижиг төрлийн хобби. За эхний ээлжинд хүүхдээ яг юунд дуртай, ямар хобби байж болох талаар эхлээ хүүхдээ маш сайн ажиглах хэрэгтэй. За юунд дуртай, дуу хөгжимд дуртай юм уу, кинонд дуртай юм уу, эсвэл одоо спортын төрөлд дуртай юм уу. За тэгээд энэ нэг одоо дундаа бий болгож болох хоббийнхаа төрлийг олоод за ээж нь эсвэл ялангуяа эрэгтэй хүүхд бол аав нь ч юм уу те яг энэ хүүхдтэйгээ хамтдаа тэр хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдтэй бага зэрэгээр санал тавих те хамтдаа гарч сакс тоглоё ч гэдэг юм уу, хамтдаа ууланд алхах ч гэдэг юм уу, спортын дугуй унах ч гэдэг юм уу. Эсвэл одоо ээж нь охтуудтайгаа хамтдаа шүрээр юм хэлгэж хий, тэ хамтдаа эмэг бөгж хий, тэ зүйлд хийч гэдэг юм уу. Ийм хамтдаа хоббитой болох. Тэгэхээр яагаад хоббитой болохыг зөвлөд байна вэ гэхээр яг одоо нөгөө өмнө нь хүүхдтэйгээ ойр дотн ярилцаж байгаагүй эцэгчүүдийн хувьд ялангуяа хүүхдтэйгээ өсвөр насны хүүхдтэй гинт би одоо ойр дотн байгаад ярилцъя, найз нь болёо гэхээр ярих сэдв болтдоггүй. За тухайн хүүхдийн маань одоо орчин үеийн хүүхдүүдийн өсөж өндөж байгаа газар өөр, орчин өөр, найз нөхдөс авж байгаа мэдээлэл нь өөр. За ялангуяа мэдээлэл 900 интернетээс маш их мэдээллийг авсан байдаг. Бид нартэй өөрөөр хэлбэл насны ялгаа гэдэг яг ярилцах сэдвийн хувьд ялгаатай болчдөг. За ингэнгүүт биднэрт хоорондоо ярилцах сэдв болтгоо болчдөг. Тэгэхээр яг сэдвтэй байхын тулд хобби үүсгээд байгаа юм. Хобби үүсгээд нэг одоо ижил зүйлийг сонирхоод эхлэх юм бол яа гэхээр ярих сэдв тухайн сэдвтэй холбоотой гараад ирдэг. За кино үзэх хоббитай байвал кино хамтдаа үзээд тухайн киноноос юу ойлгосон талаараа ч юм уу тухайн киноны талаар ярилцаж болно. Сакс одоо сонирхдаг бол тий тоглолт үзээд тоглолтын тухай, тоглогч нарын тухай тийм ээ гээд ярилцаад явбал бид нар ярилцах сэдвтэй болно. За тэгээд эхлээд яг нэг хобби, нэг одоо сонирхлынхаа хүрээнд яриачинд өрнөд яваандаа хүүхдтэйгээ илүү одоо нүүр хаагна гэх юм уу тийм ээ. Нүүр хаагаад илүү их өргөн хүрээнд ярилцаж чаддаг болно. Гэх мэтчлэнгээр үргэлжлээд ер нь бол илүү гүн гүнзгий асуудлыг, илүү сэтгэл зүйн асуудлыг, илүү одоо нарийн тухайн хүүхдийнхаа мэдрэмжтэй холбоотой асуудлыг ярьж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн гол анхаарах зүйл бол хамтдаа юм хийгээд хамтдаа ярилцаад ер нь бол ярилцах бол хамгийн чухал зүйл. Ярилцахад хүрэхийн тулд эхлээд бид нар хамтдаа хоббитой болоод энэ зүйлээрээ дамжуулаад хамтдаа илүү сайн найз болох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй гэдэг бол маш эмзэг байдаг. Энэ үед нь бид нар найз болж чадахгүй, илүү би чиний аав, би чиний ээж тийм учраас чи миний үгэнд орох ёстой гэсэн байдлаар харьцах юм бол хүүхдүүд хизээч наашлахгүй уламжлалт цаашлаад байдаг. Илүү өөрийг нь ойлгодоггүй, манай ээж бол намайг хизээч ойлгодоггүй, намайг энэ дэлхийд хэн ч ойлгодоггүй гэх мэтчлэнгээр өөрийгөө буруутгах ч юм уу тийм ийм мэдрэмжүүдийг хүүхдэд өгдөг. Тийм учраас илүү их хүүхдэд ойлгохын тулд илүү сайн найз нь болох хэрэгтэй ах нэ. За тэгээ өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр та бүхэнд өсвөр насны хүүхдүүдийн тухай ярилцлаа. Тэгээд та бүхэнд дараагийн маань зөвлөгөөтэй ч гэсэндээ хамт байгаарай гэж хүсье.